Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд оюун ухаан, авьяас бэлэг, бие биелдар ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах заалт, аймгийн эцэг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын бодлого, менежмент чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 2015 онд хүүхд хөгжлийн ордны зураг төсвийг гаргасан. Энэ дагуу орон нутгийн хөгжлийн сан болон дэлхийн зүүн олон улсын байгууллагын нийтдээ 803.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхд хөгжлийн ордон өнөөдөр өндөр үүдээр нээлээ. Нээлттэй аймгийн эцэг даргын орлогч Төвшинбат хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хэлтсийн дарга Баясгалан, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Цасчихэр, дэлхийн зүүн олон улсын байгууллагын Швейцарын ажилтан Мөнхцэцэг, дэлхийн зүүн Монгол хойд бүсийн захирал Цэнджав, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Амгалан болон бусад албаны төлөөлөл иргэд оролцсон юм а. Хөгжил оролцоог дэмжсэн энэ цагаан ордон 2016 онд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан аймаг дээр одоо хүүхдийн төлөө одоо хүүхд хөгжлийн ордонтой болно гэсэн мөрийн хөтөлбөрийн дагуу энэ ажлыг бол бид нар бол дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран одоо энэ барьж байгууллаа. Анх бол 2016 онд бол дэлхийн зүүн олон улсын байгууллагад манайх хүсэлтээ тавиад ингээд бол 50% хөрөнгө оруулалтаагаар энэ одоо барилгыг бол барихаар болсон. Ингээд 2016 онд энэхүү ажил маань эхлээд нийтдээ бол тэрбум 50 сая төгрөгийн төсөв төсөвтэй ажлыг Minch Perfect компани бол тендерээр шалгараад 803 сая төгрөгийн төсөв төсөвтөөр хийхээр болоод энэ ажлыг бол эхлүүлсэн байгаа. Ингээд бол өнөөдөр бол энэ байшингийн барилгыг одоо дуусгаад бид нар бол хүлээж авч байгаадаа их баяртай байна. Тус ордны урлаг зал номын сан дэлхийн зүүн олон улсын байгууллагын 30-аас 40 сая төгрөгөөр тогтжуулж, орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар буюу 26 сая төгрөгөөр бусад тогтчлтыг хийж энэ өдөр хүүхэд багчуудаа хүлээлгэн өгч байна. Дэлхийн зүүн олон улсын байгууллага маань хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллага. Хүүхэд маань сурч боловсроход хамгийн гол чухал нөлөө үзүүлдэг орон нутагт байрлах нь хүүхэд хөгжлийн ордныг бид нар Дархан уул аймгийн эцэг даргын санаачилгаар бид нар 2016 онд барьж байгуулах ажлыг эхлүүлсэн байгаад энэхүү барилгын ажлыг дэмжиж тусалж бас санаачлаг гаргасан Дархан уул аймгийн эцэг дарга Насанбат бас энэ ялдамд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Дархан уул аймгийн хүүхэд багчуудын хөгжил оролцоог дэмжих, авьяас чадрыг нээн хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон идэвхтэй өрнүүлэх орчныг бүрдүүлэн өгч байгаагаараа ач холбогдолтой юм а. Хүүхэд хөгжлийн ордны бүтээн байгуулалтын ажлыг Minch Perfect компани гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар бол 14 чиглэлийн дугуулсан секцүүд ажиллаж байна. За одоо загварын агентлаг гэх жишээлбэл одоо энэ өрөөнд бас дээрээс нь бүжгийн сургалтууд бас энэ өрөөнд явагдана. Чөлөөт хүчиг, спорт хүчиг гэдэг. За мөн дээрээс амьдрах ухааны сургалтууд болохоор энэ урлан бүтээх юм сургалтууд явж байна. Шүр урлаар хийх ийм сургалт явна. Амин төгжмийн хамтлагууд бас энэ хичээл нь хүүхдийн номын сан энэ хичээл нь нийт 13 өрөөтэй. За мөн дээрээс нь оюун ухааны хөгжүүлэх шооны клуб маань энэ хичээл нь. За оюуны дууны дугуулангууд маань энд бас хичээл нь. Шатрын клуб маань энд хичээл нь. Гэх мэтчлэн бол 14 техник сэтгэлгээ хөгжүүлсэн бас Нисгон гоцтой одоо Палинарын энэ загварын одоо мөнгөн далавч гэдэг одоо бас энэ дугуулсан секц маань энэ бас хичээлж байна. Ерөнхийдөө бол энэ зөвхөн хуучин дарах, шин дарахны хүүхдүүд маань ч гэсэн энд бол хамрах боломжтой. Тус ордны нийтдээ талбайн хэмжээ 945 м квадрат бөгөөд соёл урлаг, танин мэдхүй, зохион бүтээх, сонгодог болон ардын урлаг, загвар дизайн, элтгэх урлаг, мэтгэлцэн, амьдрах ухаан, техник сэтгэлгээ зэрэг хүүхэд багчуудын хүсэл сонирхолд нийцсэн хөгжлийн сургалт, дугуйлан, секц, клубүүд ажиллаж байна. Манай дугуулан болохоор өсрөөс төгөж гэдэг дугуулан байгаа. Одоо ингээд 2010 онд нийтлээжсэн ингээд нийтдээ 7 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ манай студ болохоор 2015 онд нийлдээгээд одоо яг 2017 онд хүүхдийн ордон нэгдээд ингээд энэ ордонд өнөөдөр ингээд орж байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Дархан уул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Тэгээ намайг ихтлгөөн гэдэг. Тэгээ би нөө 2015 оноос хойш өсрөн сэтгүүлч гэдэг дугууланд явж байгаа. Ингээд өнөөдөр ингээд хүүхдийн төлөө ордон ингээд байгуулж өгөө. Тэгээд тэндээ ингээд нөө студид оруулж байгаад их баяртай. Тэгээд энэ хүүхдийн ордон барьж өгсөн байгууллагуудаа баярлалаа. Намайг Батайрын монголчин гэдэг. Би 7 настай оюуны ирээдүйн цогцлбор сургуульд сурдаг. Энэ өдөр хүүхдүүд биднийг баяртай болгож байгаа хүүхд хөгжлийн ордондоо баяртай наа. Чөлөө цагаа бид нар энд өнгөрөөнө. Ийм гоё ордонтой олсон таа баяртай. Ийм гоё ордын жигсэн анх ихнэртэй баярлаа.
Та бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудыг хөгжүүлж ирээдүйдээ өөртөө ихтэй эргэн болж төлөвшөхт нь аймгийн удирдлагууд ихээхэн анхаарч энэхүү хүүхэд хөгжлийн ордныг сундэрлүүллээ. Дарханчууд та бүхэн хүүхдийн инээ төр цалгасан хүүхэд хөгжлийн ордныг зориод нэг үзээрэй.